гэрээсээ одоо нөгөө цар тахлын үе бодохоор эрсдлээ бодохоор гэрээсээ суралцсан гэхээр бол бид нар сэтгэл татал басаа. Тэгээ хүүхдээ бас эрүүл мэндийн санаа зовх нь арай багасаад гэрээсээ хичээл ном их ч бас боломж авахгүй. Тэгээ манай сургуулийн онцлогоос болоод гэх юм уу хамгийн түрүүнд болохоор суралцах яг тэр орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй болдог. Тэгэл бидний яг хүүхдээ хичээл номоо хийх өрөөнд нь те яг тэр айтайхан тав тухтай орчныг нь бий болгоод тэгэл компьютер тэгэл өндөр хурдтай интернет гээл те энэ бүх зүйлсүүдийг бол номер 1 гэж бэлдэх хэрэгтэй болсон. Уг нь байсан л та гэтээ энэ илүү анхаарал яг нэг анхаарал төвлөрөх тэр боломжийг олох нь аюул чухал гэдэг юм билээ. Гэрээс одоо сурж байгаа хүүхдэд яг манай хүүхд ч болохоор 11-р анги гэхээр энэ насны хүүхдүүд ч аюул нойр багтай байх гэдэг. Тэгээ ялангуяа нэг орой өдөрш нойр нь хүрдгүү цаанаасаа бие физиологийн шинжил одоо тий онцлогоос болоод. Тэгэхээр яхаа аргагүй нэг өглөө ингээд жоох удах боломжийг олгодог ч юм уу эсвэл орой айл болох гэртхэн шиг оронд нь оруулдаг ч юм. Өмнөх өдрийн өмнө эцэгээс нь жоохон зөвлөж явахгүй болохгүй юм билээ. Тэгэл сүүлд нь гэх юм бол хичээлийнхаа хажуугаар юм хүмүүс чинь жоохон найз нөхөстэй холбоос үлжидээ байх гал утсанараар ярих гал те тийм зүйлсүүдээр бас юу гэдэг жоохон ч гэсэн боломжийг нь олгоод учиргүй өглөөд авахгүй те тодорхой хэмжээнд бас найз нөхөстэй холбоос үлжидээ гэдэг. Ингээд энэ боломжийг нь олгосноор би одоо өөрийгөө их л бас өөрийгөө хүлээцэл гэж ойлгоод байгаа шүү дээ одоо юм. Гэх юм бол бас хэдэд байна. Нэгдүгээр тал мэдээж иргээр нөгөө хөгжрлээс одоо тий замын төрөжөлд цаг хагас өдөр болгоо ингээл нэг талдаа үжирдэг гэсэн бол ингээл өдөрт баг 3 цагийг хинчиж байгаа байхгүй. Тэгэхээр утгаар бол айгүй таатай байсан. Хоёрдугаар бас нэг юм анзаарсан гэхээр нөгөө онлайнаар цахим хичээлэхээр багш нар яг презентац бэлдээд тэгээ явд юм билээ. Тэгэхээр айгүй үлдэцтэй. Нөгөө зүгээр амаар тайлбарлаад те 40 минут амаар тайлбарлал өнгөрөхөөс илүүтэйгээр одоо юу гэдэг бас яг ингээд юм гарт барьцтай юм гэдэг үлдэхэр хүүхд дараа нь хичээл гэрээний алгаар бие даалтаа хийгээ явж байхад бас айгүй нэмэртэй ингэж шалгал маань болж ирсэн. Одоо энэ яг онлайн танхимын одоо онлайн хичээлээс гадна бас зөндөө олон гэрээний алгаар гээл те одоо бие даалт байла багийн ажил гэж зөндөө болдог штэ. Энэ бүх зүйлсүүдийг болохоор өөрийнхөө яг тэр таата цагаараа гэх юм уу те өөрөө яг нэг боломжтой цагаа бараг сонгоод ингээ ажиллах боломж олж байгаа гэдэгээс хүүхд нөгөө жоохон төлөвшөөд нэг бие даах чадварт нь сайн нөлөөлсөн болов уу гэж бодоод байгаа байхгүй. За одоо суул тал гэх юм бол бас нэлээд зэрэг байгаа л да. Одоо хамгийн нэгдүгээр суул тал гэх юм бол танхимаар хичээлэр чи хүүхдүүд аягүй хөөрхөн багштайгаа нэг хідэн үг солиод хамжиж боломж аягүй өндөр байдаг штэ. Тэгээд нэг ганцааршлаад нэг уулзчих эсвэл өөрийгөө тайлбарлахад аягүй өвтэйхэн онлайнаар болохоор ч ингээл бүр ингээд юу гэдэг өөрөөсөө нэлээд хичээл зүтгэл гаргаж ээж л нөгөө багштайгаа нэг тусдаа уулздгүй юм бол яг тэр багштай харилцаа бол яхааргүй жоохон нөлөөнд ордог юм билээ. Тэгээд өөр бас нэг сул тал гэх юм бол мэдээж нөгөө анги хамт олонтойгоо биеэр уулзах боломжгүй тэр нөгөө нэг гоё анги хамт олныг тэр мэдрэмжинд нь жоохон нөлөөлөхтэй уур амьсгалд нөлөөлөх бас юм гардаг болов уу. Тэргээр хамгийн нийт хэрэгүнд бол яг манай сургуулийн хүүхдүүдэд бол юу хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө тэр хичээл их орчин аягүй чухал юм шиг байна. Тэр яг тэр нэг өөрийнх нь биеийн нэгтгэхийн ширээ сандал компьютер тэр интернет те тэр сааддаг интернетийн хамгаалалт гэдэг хүүхд ямар хэцүү байх вэ шалгалт шүлэг жоохот яах вэ гэх те анхаарал нь сарниал. Тэгэхээр яг ийм одоо нийт хэрэгүнд байгаа тэр боломжийг нь аль болох гаргаад өгч хэрэгтэй гэж бодод байна. Тэр манай яс нөгөө нэстийн сошиал медиа мэдээг нь уншаа явж хахад сургуулийн зүгээс бас нэг юм шаардлагатай байгаа хүүхдүүдэд нь ганц хоёр компьютераас түр хугацаагаар хэрэглүүлж одоо зээлдүүлсэн юм шиг байна лээ. Тэрийг бас хараад их баярлсан л да. Энд чи бас ингэдэг сургуулиуд ер нь цөөхөн баг л шүү дотроо бодоод байгаа юм. Тэгэл одоо эвдрүүл яах вэ, ингүүл яах вэ гэж эрсдлээс өндөртөө шүү дээ. Тэгээд дараа нь болохоор яах вэ гэхээр яхаа хүүхдээ бие даалгуулад хичээлийн хийлбэлж байгаа ч гэсэн нэг дүн мөнгөний нас хаяа шалгачдаг те. Тэгээд хүүхдээс нэг асуудаг ч юм уу яаж ойлгож юм уу гайгүй юу яаж туслах уу гээл те. Эцгийн зүгээс нэг тийм жоохон юу гэдэг өөрөөсөө санаачлаг гаргаад бас учиргүй одоо те хүүхдээ ингээд удирдах гэдэг юм биш. Гэхдээ нэг тодорхой хэмжээгээр анхаарлаас тавьжсэн зүртэй шүү. Онлайн хичээлч бас өөр юм билээ шүү гэж хэлмээр байна. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор хэлэхэд бид нар нөгөө эцэг эхийн аюух
гаргадаг алдаадаг надад би ч гэсэн өөрөө гаргасан ахгүй юу гэхээр гэрт ингээд том насны хүмүүс байхаар чинь гэрээ ажил хийлгүүлчих гэлээдэг. Тэгтэл ингээд үгүй ээ энэ чи яг ингээд том хүн ажиллаа хийж байгаа юм шиг тийм ээ. Яг л өглөө тогтвортой одоо энэ тогтсон цагтаа хичээлдээ суугаад анхаарлаа төлрүүлээд гэрийн даалгавраа хийгээд засваргаанаараа 0 ороод усаа уугаад ингээд явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр чи ингээд бид нар ингээд заримдаа анзаарахгүй те дүүгэж хаар гэрээж янз бүр гэл эсвэл юудаг чи ингээд хэрэгтэйргүй юм бас хажуугаас нь аюу ахын шин чанартай зүйл өгөх гэдэг. Тэр зүйлс чинь одоо магадгүй хичээлийн бус цагаар их хэрэгтэй байхгүй юу. Эсвэл дараа боломж байгаа үгүй ч юм уу. Тэгэхээр ийм юу гэдэг яг одоо насанд хүрсэн хүмүүс ажил амьдралаа яаж зохицуулах вэ гэж онлайн одоо захин байдлаар ажилладаг юм харж байгаа шүү дээ. Тэр шиг хүүхдийн одоо тэр хувийн одоо юу гэдэг цагийнх нь энэ хуваарийг аягуулсан хүндэлж харьцах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэгээд тэр хуваараа сайн тогтоож чадахгүй байх юм бол яг асуулт асуух байдлаар магадгүй нэг зөвлөгөө өгдөг ч юм уу. Тэгэл энэ хөдөө байдлаар явах болов уу гэж бодоод байна. Хэлэхэд болохоор энэ цахим орчинд онлайн сурж байгаа энэ цаг үед те хүүхдүүдтэй аягаа туулж ажиллаж байгаа бүх багш нартаа баярлалаа. Эцэг хүүхдүүд багш нарт аль алинд нь бүгдэнд нь л ер нь шинэ орчин байгаа. Тэгээ аюу ер нь бол сэтгэл гаргаж хичээж ажиллаж байгаад баярлалаа. Тэгээд сургуулийн одоо менежментийн зүгээс ч гэсэн одоо бас ингээд ер нь хүүхдүүдэд анхаарал байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байгаа юм. Тэгэхээр энэнийг бас үргэлжлүүлээрээ тэгээд аль бол уян хатан хандж байгаад их баярлалаа л гэж хэлээ дээ.